Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн дугаараар арсны хөгшрөл түүнээс урьдсан сэргийлэх талаар мэдээллийг хүргэе. Бидний бие махбод төрсэн цагаас салж байнга өөрчлөгдөж байдаг. Бид хөгшрөх тусам хөгшрөлийн талаар илүү их санаа зовдөг боловч хөгшрөл нь бие махбодын хүч чадал, үйл ажиллагааны бууралт, түүнчлэн сэтгцийн өөрчлөлт зэрэг олон төрлийн өөрчлөлтийг хамардаг. Эдгээрээс хамгийн мэдгэцгүй өөрчлөлт бол арсны хөгшрөлт юм. Хөгшрөлт гэдэг нь хүн хөгшрөх тусам булчингийн хүч, мэдрэлийн дамжуулалтын хурд, уушгины багтаамж, өвчин тэсвэртэй байдал зэрэг биеийн бүх үйл ажиллагаа буурахыг илнэ. Гэсэн хэдий ч хүн бүр хөгшрдөгч хөгшрөлтийн хурд нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Үеийнгийн цэцүү зарим хүмүүст хөгшрөлтийн шин тэмдэг илүү тод хурдстай илэрдэг бол заримд нь бусдаасаа залуу эрүүл харагддаг. Арсны уян хатан чанар хатуулагч чигийг хадгалдаг чийгшүүлэгч 3 үндсэн хүчин зүйл болох коллаген, эластин, галлуурын хүчил нь арсны дээрмэст байдаг арсны эсүүдээр үсгэгддэг. Нас ахих тусам хөгшрсөн арс чигээ алдаж, хуурай барзгаар нэмгэн болж уян хатан чанараа алддаг. Ахмад насны арсыг чимхэхэд энэ өвчлөө үүсдэг бөгөөд арсаа сулсны дараа анхны байдалтай шууд буцаж ордоггүй. Учир нь арсны доторх арсны эсийн тоо зөөрч, арсны хатуулга уян хатан чанарыг хадгалах бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх чадвар нь суларч, улмаар нэмгийн сүврхэг арсыг үүсгэдэг. Арсны эсүүд 20 наснаас хойш хурдстай буурдаг бөгөөд 50 наснаас хойш энэ тоо 20 настай хүнийхээс 3-1 орчим болж буурдаг. Арсны хөгшрөлтийн гол шалтгаанууд. Нэгдүгüүрт нь хит ягаан туяаны нөлөөгөөр үүссэн бото хөгшрөлт. Арсны хөгшрөлтийн нэг шалтгаан нь нарны гэрлийн нэг хэсэг болох хит ягаан туяа юм. Хит ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийг хөгшрөлт гэж нэрлэдэг бөгөөд хэвийн хөгшрөлтөөс гадна тохиолддог. Хит ягаан туяа арсанд хүрэхэд уралд ордог хүчил төрөгчийн төрөл зүйл болон чөлөөт радикалууд үүсч үршлээ хөгшрөлтийн толб сэвх унжилтыг үүсгэдэг. Иймээс арсаа хит ягаан туяанаас хамгаалах арс ажиллагааны аргыг тогтмол хийх нь чухал юм. Зарим тохиолдолд уралд ордог хүчил төрөгчийн төрөл зүйлээр дамжин ДНХ-ийн гэмтэл болон хит ягаан туяанаас эсийн шууд гэмтэл нь арсны хөгшрөлтийг хурдсгадаг. Хит ягаан туяанаас хамгаалах нь хөгшрөлтөөс урьдсан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс жилийн турш арсаа хамгаалах нь үр дүнтэй байдаг. Та мөн цаг агаар температураас хамааран шөхөр хэрэглэх, малгай өмсөх, гарын нөмрөг хэрэглэх, нарны шил зүүх зэрэг арсаа хамгаалахыг зөвлөж байна. Хоёрдугаарт нь хөгшрөлтийн улмаас үүссэн гликозилижилт. Бид гликозилизацийг явагдахад эцэст нь арсанд өвчлөө үүсэх, насны толб, унжилт үүсэх зэрэг арсны хөгшрөлтийг үүсгэдэг гэж үздэг. Гликозилижилт нь нас ахих тусам үүсэх магадлал өндөр байдаг ч энэ нь чихэрлэг хооллолт, арх тамхины хэрэглээ, ягаан туяанд өртөхтэй холбоотой байдаг. Хүний бие махбодыг эсэлтээс хамгаалдаг антиоксидант шин чанартай боловч эдгээр шин чанар нь 20 наснда оргил үедээ буурдаг. Арсны хөгшрөлтөөс урьдсан сэргийлэхийн тулд эсэлтэнд хүргэдэг үйлдэлийг багасгах нь чухал юм. Үүнээс гадна арсны эсийн солилцоо нас ахих тусам алдагдахад коллаген, галлуурын хүчил зэрэг арсны бүрэлдэхүүн хэсгүүд нь буурч арсны уян хатан чанарыг хадгалахад хэцүү болгодог. Үүний үр дүнд нүд бүзүүний орчим гэх мэт байнга хөдөлдөг хэсэгт үрчлээ илүү тод амархан үүсдэг. 20 наснд арс чанга уян хатан толгор байдаг бол энэ үед коллаген үйлдвэрлэл хамгийн идэвхтэй үе юм. Харин 30 наснд коллаген үйлдвэрлэл нь жил дунджаар 1% буурч эхэлнэ. Ингэснээр жижиг үрчлээ үүсэх, нүхжилт гарах зэрэг эхлэл бий болдог. Тэгвэл 40 наснд коллагены үйлдвэрлэл жил дунджаар 1-1.5% буурч эхэлнэ. Энэ үед үрчлээг үнзгэрч арс унжиж эхэлдэг байна. Түүнчлэн 50 наснд коллаген үйлдвэрлэл нь жилд 1.5%-аас ихээр буурч эхэлдэг. Энэ үед арс нэмгэрч унжилт үүсэх, толб, хуурайшилт тодорч эхэлнэ. Үрчлэнээс урьдсан сэргийлэхийн тулд чийгшүүлэгч арчилгаа, арс чангалах, уян хатан чанарыг өгдөг бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Залуу төрхийг хадгалахын тулд хар толб үүсгэс сэргийлж, арсаа чийгшүүлж, хит ягаан туяанаас өөрийгөө хамгаалаарай.
Арьс унжих үед эрүүний шугам багасаж хамар уруулын нуглаас тодрох давхар эрүү гарч хөгшөрсөн харагдулдаг. Арьс унжих шалтгаан нь хөгшөртийн улмаас арьсны бат бөх уян хатан байдал чухал үүрэг гүйцэтгэдэг дээрмэс дэх каллаги-галаруны хүчил эластрины хэмжээ буурах явдал юм. Ингэснээр арьс уян хатан чанараа алдаж сударч унждаг байна. Тиймээс унжлтаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын чийгшүүлэгч арчилгаа хит ягаан туяанаас хамгаалах нарны цэс хэрэглэх нь чухал юм. Бид хөгшрөх тусам арьсны бодисын солилцоо удаашрч хар толб үүсгэдэг меланиныг арилгахад хэцүү болгодог. Меланин бол арьсыг хит ягаан туяанаас хамгаалдаг байгалийн пигмент боловч хэрвээ хит их хэмжээгээр үйлдвэрлэгдсэн эсвэл арилгах боломжгүй бол хуримтлагдаж хар толб болдог. За 3 дугаарт нь буруу арьс арчилгааны аргууд болон тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх. Таны ашигтай гэж бодож байсан арьс арчилгааны аргууд эсвэл таны арьсанд тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны хөгшрөлтийг шууд бусаар хурдсгаж болзошгүй. Арьсны тодорхой хэмжээнд хөгшрөлт зайлшгүй явагдах боловч хөгшрөлтийн эсрэг зөв арчилгаа таны насан туршсан арчилгаа хийснээр наснаас үл хамааран залуу төрхийг хадгалж болно. Арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд арьсны чийгшлийг хадгалах чийгшүүлэгч арчилгаа зайлшгүй шаардлагатай. Тиймээс бүрэн чийгшүүлэхийн тулд тоникоор чийгшүүлээд дараа нь лосьон, тос эсвэл чийгшүүлэгч гэл түрхэж арьсны чигийг хадгалахыг зөвлөж байна. Мөн галаруны хүчил карамид, скавалин зэрэг найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Уурашилт, бат бөх, уян хатан чанар, алдагдахаас үүдэлтэй, нарийн үрслээ зэрэг наслтай холбоотой арьсны асуудлыг шийдвэрлэх хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн чийгшүүлэгч найрлага, бат бөх, уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн найрлага агуулдаг тул илүү их үр дүнтэй байдаг. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн сонгохдоо тэдгээр нь таны арьсны тодорхой асуудлыг шийдвэрлэх найрлагатай эсхийг шалгах нь зүйтэй юм. Гэсэн хэдиж орс найрлагын нөлөө энэ бүтээгдэхүүний концентрац болон хэрэглэнээс хамаарч өөр өөр байж болно. Эмэл зүйн туршилтын үр дүн бүтээгдэхүүн бүрийн үйлдвэрлэгчийн мэдээллийг хянаж үзсний дараа бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар судлах нь чухал юм шүү. Нас ахих тусам арьс болон насан тохирсон арчилгаа чухал бөгөөд өсөлтөнтэй арьсаа хамгаалаарай. Эрүүл бие бол эрүүл арьсны үндэс суурь юм. Оюун ухаан бие махбод арьсаа хамгаалахын тулд нойр, хоолны дэглэмийг хянаж, эрүүл амьдралын хэм маягийн зөв дадлыг эзэмших нь бас чухал. Унтах үед ялгардаг өсөлтийн даавар нь биеийн бүх хэсгийг нөхөн сэргээж ядаргааг бууруулдаг гэж үздэг. Нойр дутуу байх нь эсийн солилцоог алдагдуулж зөвхөн арьсан төдийгүй бүх биед асуудал үүсгэж болцшгүй. Зөвхөн нойрны чанар төдийгүй гүн нойронд таатай орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулаарай. Хоолны дэглэмийн хувьд шимт хичээлээр баялаг тэнцвэртэй хооллолт хамгийн чухал байдаг. Хэрвээ таны хоолны дэглэм тэнцвэргүй байх хандлагатай бол нэг удаагийн хоолны оронд тогтмол хоол идэхийг зөвлөж байна. Түүнчлэн шинэ хичээлээр баялаг хоол хүнс хэрэглэхээрээ үүнд эрүүл биеийн үндэс суурь болох уурга, антиоксидан шин чанартай А, С, Е витаминууд, нас ахих тусам буурдаг эмэгтэй даавар болох эстрогены нөлөөг идэвхжүүлэх шар буурцгийн изофлавонуудыг хэрэглэх. Арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах 3 зүйлийг нэн тэргүүн тавиарай. Үүнд нэгдүгüүрт нь хит ягаан туяанаас өөрийгөө хамгаалах, хоёрдугаарт нь арьсны чийгшлийг хадгалах, гуравдугаарт нь хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Бид цаг хугацааг буцааж чадахгүй ч хөгшрөлтийн эсрэг зохих арчилгааг хэрэгжүүлснээр өөртөө итгэлтэй залуу төрхөө удаан хадгалах боломжтой. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.